миний хэлмээр байгаа зүйл нь Чингис хааны үг. Эвл бүхий, хийвэл бүэ. Сайн байцгаана уу? Намайг Кимбоён гэдэг би Солонгосоос ирсэн. 2010 жилд анх удаа Монголд ирээд одоо 8 жил гарan амьдарч байгаа шүү. Монголд их таалагдсан болохоор ирээдүйд бас байх. Монгол хэл амархан биш л дээ. Яг гэвэл ерөнхийдөө дуудлага шал өөр Солонгос хүний хувьд. Тоол бичиг харсан ч гэсэн гарахгүй үгс бас зөндөө байгаа. Болохоор миний бодлоор хэцүү байсан. Одоо ч гэсэн жоохон хэцүү л дээ. Харин хөвчлөлтэй надад. Би 18 хүртэл Солонгост байгаад түүний дараа Японд очоод 10 жил гарan сурсан. Тэгээд түүний дараа Монголд ирсэн. Тийм болохоор 38-тай гэсэн. Надад эсрэгээр асууя. Япон Солонгос юунд гоё? Надад Монголд байгаад их таалагдсан. Солонгост бас Японд бас байхгүй. Тэгээд надад ялангуяа Монгол хүмүүсийн ааш зан их таалагдсан байхгүй юу? Их кул байгаа, шудраг байгаа зүйлээ талаар их таалагдсан. Шудраг гэвэл би тийм үгүй гэдгийг шууд хэлдэг гэсэн үг. Жишээлбэл Японд буюу Солонгост байвал тийм ээ. Би жоохон завгүй байгаа юм чи яахоо ч юм уу тий жоохон цагаан худлаа гэдэг Солонгос хэлээр тийм зүйл зөндөө байгаа байхгүй юу. За дараа хол идий гэд сайн хэлдэг байхгүй юу. Харин хол идэхгүй ерөөсөө харин тийм шудраг бус байж магадгүй зүйл зөндөө ярьдаг соёлтой болохоор давуу тал бас байгаа л да. Харин би тийм таалагдаагүй байсан болохоор Монголд байвал шууд хэлдэг байстэй. Тийм болохоор би дуртай. Надад их харилцаагт амархан санагддаг. Тийм. Тэгээд ирээдүйг санаа зовоогүй хүн багтай юм шиг санагдсан. Яг гэвэл Солонгост байвал банк заавгүй байгаад маргааш яах уу, цагийн дараа яах уу ч юм уу. Тий санаа зовдөг хүн зөндөө. Харин Монголд ирээд монгол хүмүүс тийм их санаа зовдөг хүн байхгүй юм шиг санагдсан. Би ерөнхийдөө хиппи болмоор байсан хүн. 15-аас би зүүн өмнө Ази, Тайланд зүүн өмнө Ази айлад байсан. Зүүнний амралт ч юм уу, үүлгийн амралтаар одоо Камбодиа, Тайланд, Мянма очоод тий айлад байсан ч ядуурлалын асуудлыг хараад ийм хэцүү юм байна гэж санагдсан байхгүй юу. Тийм болохоор би би хиппи болоод их сургуульд орё гэж шийдээд Японд байгаа их сургуульд ороод эдийн засаг мэргэжил шилжсэн. Тэгээд магистр хүртэл сураад доктор сурч ирсэн ч жоохон надад тийм тохиомжгүй юм шиг санагдсан. Жоохон над шиг хүнтэй харилцааг дуртай хүний хувьд хэцүү байна. Том дандаа л байсаар байгаа хэрэгтэй. Тийм болохоор болиод төрийн байгууллага юм уу? Төрийн бус байгууллага дээр ажилладаг байсан. Миний намайг Буйна гэдэг. Солонгосын үг нь Кимбоён гэдэг. Ким гэвэл овог болохоор тий миний нэр нь Буйна. Буйна биш. Буян болохоор манай монгол хэлний багш тэгвэл монгол нэрээр Буин гэдэг нэр яг чиний биш үү гэж үгсэн байхгүй юу. Тийм болохоор Буин
гэдэг удаг бас надад таалагдсан болохоор за тэгээгээд буйна гэдгээ тий. Буйна гэд одоо ч гэсэн хүнтэй танилцаа үе бас намайг 김보영 гэдэг хэлэн биш зүгээр буйна гэд шууд хэлдэг. Би эхнэртэй Монголд танилцсан. Тэгээд харин царен айгу монгол хүн шиг царайтай манай эхнэрэн тий хөөрхөн гэсэн үг. Үзэсгэлэнтэй. Тэгээд танилцаад жил гарan үерхэд гэлсэн. Тэр нь 12 жилийн өмнө. Тэгээд надад 2 охинтой 5 дугаар анги, 3 дугаар анги. Би өөрөө эхлэл хамгийн чухал гэж боддог хүн болохоор одоо бол монгол хэл заадаггүй. Зүгээр сургууль дээр жоохон багаараа сурдаг юм чинь ерөнхийдөө солонгос хэлийг заадаг байгаа. Түүний дараа англи хэл ч юм уу монгол хэлийг заах төлөвлөгөөтэй. Яг тэгвэл би аав нь өөрөө солонгос хэлээр мундаг яриад хүн. Эхлэл нь солонгос хэл болохоор сайн харилцаа хийн тулд тэгж шийдсэн. Тэгээд Монголд байхаар миний бодлоор амар тайван амьдрэж байгаа юм шиг харагдаж байна. Манай хүүхдүүд нь тий. Ерөнхийдөө солонгост байвал банк iPad юм уу гаруу тасаараа ингээд байсаар байдаг байхгүй юу? Харин Монголд ирээд найзуудтайгаа тоглоод гадаа тоглоомын талбай дээр гараад тий сайн тоглодог болохоор жоохон эрүүлмэнд болсон юм шиг санагдав. Тий. Миний хамгийн хэцүү хэрэг нь Монголд байсан 2017 жил би тэр үеэд төрийн байгууллага дээр ажиллаж байсан байхгүй юу? Солонгосын төрийн байгууллага. Тэр үе сэтгэл хөдлөлт болсон. Өвчин олсон гэсэн үг. Тэр үе жоохон баг үхмээр санагдаад банг. Тийм. Энэ бол аюултай наа гэж бодоод солонгос руу буцаад эмнэлэг явсан юм чинь сэтгэл хөдлөлттэй байна. Хүндээ юм байна гэж. Тийм. Тэгээд би тэр үе үйлсэн байхгүй юу? Тийм эмч над руу тийм хэлсэн үе. Яг гэвэл би өөрөө энэ өвчин биш байвал яах вэ? Ягаад би ийм үхмээр байгаа вэ? Эсвэл ийм хэцүү байгаа вэ? Тэгэж бодчихсон болохоор харин эм өвөл сайн болгоог байх гэж хэлж өгсөн болохоор би үйлсэн. Одоо би зүгээр болно гэж айгу хэрэгдэн шүү. Хүн бол сэтгэл хөдлөлтөй ёстой гэж боддог. Тэгээд үйлмээр байгаа үе үйлэх хэрэгтэй, инэмээр байгаа үе инэх хэрэгтэй гэж бодож байгаа. Надад ерөнхийдөө дэлхийн дээр байгаа бүх эрэгтэйчүүд жоохон өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нууж байгаа юм шиг санагдаж байгаа. Би ч бас тийм байсан. Тийм болохоор жоохон өөртөө үе бас зүгээрээ гэж. Тийм. Харин амар уурсан байхгүй юу? Харин ерөн солонгосчууд тийм байл да. Уурсан ч гэсэн гэд тийм. Бараг ялангуяа боссын үдэнд тэгж чадахгүй. Бостэй тийм байвал одоо ажилгүй болсон болохоор харин тийм болохоор их стресстэй болдог гэж надад санагддаг байхгүй юу? Тийм болохоор үйлэх хэрэгтэй. Тийм гэж бодож байгаа. 15 жилийн өмнө бол илүү жоохон хэцүү байхаа гэж бодож байсан. Ягаад гэвэл тэр үе согдуу хүмүүс зөндөө байсан. Өдөр бас харин би өөрөө манай ээж бас дандаа эрхи уудаг хүн байсан байхгүй юу? Эрх уудаг хүн байсан болохоор сайн мэдж байгаа. Ягаад уудж байгаа вэ гэхээр стресстэй ямар ч юм. Ягаад стресстэй байгаа вэ гэдэг нь сэтгэл хөдлөлийг жоохон илэрхийлэх чадгүй энгийн амьдрал дээр. Тийм болохоор стресстэй болдог гэж өөр харж исэн болохоор тийм Монголд бас тийм байгаа хүмүүс
좀 더 байсан юм аа гэж одоо 15 жилийн өмнө бол тийм бодож байгаа. Харин одоо бол тэрээс жоохон сайжирсан юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн одоо мөнгө олох нь хэцүү. Тэгээд стресстэй болохоор арих уудаг хүмүүс одоо ч гэсэн зөндөө байгаа байхаа. Тийм болохоор миний хувьд 100 хамгийн гоё гэвэл 100 оноо хамгийн гоё гэвэл одоо 65 ч юм уу. Миний бодлоор жишээлбэл эдийн засаг ч юм уу бизнес ч юм уу стресстэй зүйл зөндөө байгаа биз дээ. Энгийн амьдрал дээр бас харин өөрөө таалагдсан зүйлийн талаар бодох цаг хэрэгтэй биш үү гэж бодож байгаа. Шүн ч юм уу унтаасаа өмнө надад юу гоё билээ гэж жоон бодож үзэх цаг байв гаргавал энэ нийгмийн асуудлаас илүү хувийн асуудал гэж бодож байгаа байхгүй юу надад. Тийм болохоор одоо эерэг талаар бас жоон бодож үзэх зүйл чухал биш үү гэж бодож байгаа. Дадал байгаа. Ингэж бичиж байгаа би сайн унтах хэрэгтэй гэж бодоод хэдэн цаг унтсныг тэмдэглэж байгаа. Өдөр болгон 8 цаг гарan унтах хэрэгтэй гэж өөрөө бодож байгаа байхгүй юу? Бага унтвал стресс илүү амархан стресстэй болдог. Болохоор тэгээд ном унших. Тийм. Ном унших цаг байгаа. Тэгээд биеийн дасгал хийх. Тэгээд надад айгуу чухал монгол хэл сурах бас байгаа. Дадлалаар ийм тэмдэглэлтэй байхгүй юу? Хэр байсан бэ гэдэг талаар. Тэгээд миний хамгийн чухал дадлал гэвэл унтаасаа өмнө би өөрөө юунд сайн хөдөлсөн бэ гэж. Жишээлбэл өнөөдөр юу хийсэн бэ би? Түрүүсэн өдөр юм чин хамаагүйгээр гэр бүлийн төлөө ажиллаж байгаа юм аа. Ажилласан юм аа. Сайн байсан шүү гэж өөрөө хэлдэг. Миний хувьд бас гадаадын улс руу явах их дуртай хүн болохоор тий. Гоё биш үү гэж боддог. Харин бодож байгаа зүйл нэг байгаа. Зарим монгол хүмүүс Солонгос яагаад явж байгаа вэ гэхээр мөнгө олохын тулд явж байгаа хүмүүс бас зөндөө байсан байхгүй юу? Тэрийн талаар хөгжсөн үйлс болохоор мөнгө зөндөө олон гэж надад ч мэдж байгаа зүйл. Харин их амархан стресстэй болдог орон гэж бас бодож байгаа миний хувьд. Тийм болохоор Солонгост байдаг монголчуудын сэтгэл зүй гэх үү? Сэтгэл зүй. Одоо сэтгэлийн эрүүлмэнд сайн бодох хэрэгтэй биш үү гэж бодож байна. Тийм. Яг гэвэл Солонгос очвол яг K-драм шиг болдоггүй. Тий. Цаарай модын хүмүүс зөндөө байгаа. Тэгээд их стресстэй үйлс болохоор өөрөө юу илээ? Suicide rate гэдэг нь юу вэ? Амиа холлох ranking number 1 байхгүй юу? Солонгос бол. Тийм амархан үйлс биш гэж бодож байгаа надад бас. Тийм болохоор ямар байгаа, очмоор байгаа хүмүүс байвал, амьдрмаар байгаа хүмүүс байвал сайн бодож үзээрэй. Би өөрөө 25-тэй үед гэлсэн байхгүй юу? Харин Солонгос хүний хувьд амар эртхэн гэлсэн гэсэн үг. Яг гэвэл манай эгч 36-тэй үед гэлсэн. Тий. Харин тэрэн зүгээр энгийн. Харин 25-тэй эрэгтэй гэлсэн гэдэг нь айгу юу илээ? Ховор. Тий. Тэгээд миний төлсөн хэрэг нь миний дуртай зүйлийг хийж амжаагүй. Хүүтүүд тий гараад тий мөнгө хэрэгтэй болоод харин залуучуудад зориулаад хэлмээр байгаа зүйл нь
дуртай зүйл хийж үзэх айгу чухал билээ. Надад. Тийм болохоор одоо би өөрөө контент хийж байгаа. Уг нь төрийн байгууллагад ажиллаж байсан ч тэндээс харьцууллаггүйгээр илүү би контент дуртай. Туршиж үзэхийг зөвлөмөр байна. Тийм. Ялангуяа миний хувьд хүүхд байхдаа авчихсан мөрөөдөл чухал гэж бодож байгаа. Жишээлбэл надад хошин шогийн хүн болмоор байсан байхгүй би өөрөө. Харин одоо хийж байгаа нь жоохон сонир биш үү? 30 жилийн дараа шүү дээ. Тэ? Харин хүүхд байхдаа болмоор байгаа юм уу? Хиймээр байгаа байсан зүйл чухал гэж бодож байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо та өөрөө үзэг чинь та 20 тэ юм уу, 30 тэ юм уу, эсвэл 15 тэ ч юм уу, харин 8 тэ байсан үед, эсвэл 10 настай байсан үед юу хиймээр байсан бэ гэж өөрөө асуул ямар байна вэ гэж тийм санаа бодож байна. Би өөрөө контентээр бас үзүүлж байгаа зүйл байгаа байхгүй юу? Тэр нь Монгол эрэг гэдэг нь Монгол эрэгтэй гэдэг нь яг ингээд тэгээд жоохон хүчтэй юм шиг ингээ харж байгаа. Тийм хүчтэй эрэг гэдэг жоохон тийм стереотип байгаа юм шиг санагдаж байгаа. Тийм. Би давуу тал бас байгаа гэж бодож байна. Харин тийм болох нь жоохон хэцүү санагддаг хүмүүс бас байгаа л да тий. Тийм болохоор миний бодлоор олон талтай байдлын талаар бодох цаг ирсэн биш үү гэж бодож байна. Миний хувьд бас би хүүхд байхдаа Солонгос бас адилхан байсан байхгүй юу? Хүчтэй эрэгтэй гоё. Хүчгүй над шиг жоохон туранхай эрэгтэй хүн хүүхэд нь жоохон юу лээ? Тийм гоё биш. Тий хэлдэг байсан байхгүй юу? Миний хувьд. Харин Монгол бас тийм юм шиг санагдаж байгаа. Хүн бүр өөр гэдгийг жоохон бодох хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Тэрэн хамгийн гол биш үү? Энэ гол санаа бас тийм байгаа. Монгол хүн гэдэг, Солонгос хүн гэдэг нь бас чухал. Харин илүү чухал юм нь та чухал, би чухал гэсэн. Тийм зүйл биш үү гэж бодож байна. Тэр нь сэтгэлийн асуудал гэж бодож байгаа. Өөрөө яг гэвэл Солонгос бас би Солонгос байхдаа 2 цагаар компани явдаг байсан байхгүй ажилд. Нэг тал 2 цаг, ирэхдээ 2 цаг. 4 цагийг зарж байсан. Метро байгаагүй юм аа гэдэг монголчууд. Харин солонгосчууд нь ингээд 2 цагаар ингээд явдаг ч тий. Банк тэр айгу хэцүү байсан. Харин солонгос бас алхан юм нь сэтгэлийн асуудал гэж бодож байгаа. Миний бодлоор тийм болохоор түгчлэл байгаа гэсэн нь тийм сайн зүйл биш гэж байж магадгүй. Харин тийм болохоор би алхах хэрэгтэй наа ч юм уу тий эсвэл автобусанд суул илүү амархан болчих штэ ч юм уу тий эргээр бодож үзвэл шийдэх боломжтой зүйл бас байгаа юм аа гэж өөр бодож байгаа байхгүй юу. Тэгээд үйл бас хэцүү биш үү гэж надаас зөндөө асуудаг. Харин би үйл дуртай. Монголын үйл дуртай. Яг гэвэл цагаан тий цас их ороод цагаан дэлхий болоод би айгуу дуртай байгаа байхгүй юу. Үзэсгэлэнтэй. Тий тийм жоохон эрэг тал бас давуу тал бас үзвэл ямар вэ гэж бодож байгаа. Тий Монгол тиймэрхүү бодож үзвэл Монгол бас Солонгост бас Японд бас гоё сайн зүйл зөндөө байгаа. Тийм болохоор би Монгол дуртай хамгийн гол нь би сайн хэлсэн шиг би Монгол хүмүүс кул болохоор их дуртай. Тэгээд шууд ярих боломжтой, шудраг болохоор дуртай байна да. Яг гэвэл
비 오로 어더 훅치제가 게지 산악다지 배가 배웠고요. 어더 희외를 배울 일루 아지할 때 벌써 게지 이티겔 때 아니 어더 칙사 아지할 때 벌써 하마고이 네 오르 출력도 훅구이 칙슨 오르 훅직 백 게지 이티겔 때 벌써 임 이티겔 때 주일만 우 비트기 오르 출력도 세게 어쩌가 비 운이 달라는 셈 버드 주스 몇고요 예를 들라게 운 아니 바르 울승 야가게 울 나다 바스 이 해주에 바스 해주에 배승 벌써 자리 모에 바스 해주 나다 칙슨 아니 미니 헬멧에 배가 주일은 탄 헤르토무스 존도 배가 에리긴 토이런 함긴 것은 오리고 생 헤르락 헤르때 게지 산을 먹었지 야가게 울 비오로 세티켈 고트랄 때 왜 에리긴 토이런데 좀더 나다 헤르토무스 배승 배웠고요 헤링 하락 닦고 해주 벌써 오로 팀 벌써 오리고 저 헤르락 헤르때 게지 버스 함긴 것은 팀 벌써 헤루에 우찌가 탄 해주 해주 배가 요마게 산악도울 오리고 조금 오리고 팀 버더래 게지 헬멧 오링 호털서 풀서 삭가르갓 팀 복대 새치모 커피오갓 팀 아우더비 해주 연뱅게지 윌메르 배울 윌랏 팀 저한 이네때 비치레 우즈메르 배울 미니 비치레 우즈 지모 팀 줄로테 배가 헤르테게지 버티 미니 헬메르 배가 주일 칭기스칸이욱 에울 부히 히울 부에 게드국 배가 배웠고요 비 버티 우츠는 히울 부에 게지 헬르고 에울 부히 게지 헬슨 허열 어떻대 비 유르히더 히울 부에 게지 버티 뺐으면고요 해링 자리무에 에울 부히 바스 초할베나 게지 버자가 헤루에 탄드 인 아이고 해주에나 정 벌머렌 게울 벌른 시대 대 아니 타 함긴 좋아할 타오로 팀 벌써 팀 칭기스칸이 미니 엠드렐팅 욱 배웠고요 팀 함긴 좋아할 팀 벌써 헤루에 히메르 배가벌 부에 가네 That's my story 보이나 김벨다 Төсөө өдрөөр цаг гаргаад гэрийнхэнтэйгээ байх энэ чухал өдрөө бидэнд зориулсан баярлалаа. Манай үсэг зориулсан баярлалаа. баярлалаа. Бид танд цаас Христэнд бэлдсэн юм аа. Төсөө өдрийн 와. 와, 맛있다. 에이. 와.